Мэдээлэл технологийн үндэсний парк үзүүлж байна. Маргааш юу болох вэ? Нэвтрүүлгийн 2 дахь дугаар. Энэ удаагийн нэвтрүүлгээр entrepreneurship болон дижитал технологийн талаар хөндөж байна. Маргааш юу болох вэ? Өнөөдөр ямар байхаас шалтгаалan таны маргааш өөрчлөгддөг. Тэгвэл дэлхийн маргааш ямар байх вэ? Өнөөдөр дэлхийд улс орон нийгэм бүрт аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгал эрчимтэй явагдаж байна. Үүний нөлөөгөөр дэлхий маргааш танихдахын аргагүй өөр болно. Энэ өөрчлөлтөд та бэлэн үү? Юу болохыг хэн ч 100% мэдэж чадахгүй. Аль болох наривчлалтайгаар урьдчилан таамагдаж чадвал та хамгийн зөв сонголтуудыг өнөөдөр хийнэ. 1-р бүлэг дижитал хувьсгал. Түүх харуул ердөө үндсэн 3 чухал технологийн хэрэглэнээс үүдэн хүн төрөлхтний эдийн засгийн шилжилтүүд явагдсан байдаг. Харилцаа холбооны технологи хөгжснөөр бид эдийн засгийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй гүйцэтгэх болсон. 2 дахь нь эрчим хүчний шинэ их усүрийн технологи. 3 дахь нь тээвэр, логистикийн шинэ арга технологиуд юм. Энэ 3 технологи хоорондоо хослон ажиллаж, орчин үеийн хүн төрөлхтний одоогийн амьдралын хэв маягийг бий болгосон. Ялангуяа Монголд бол энэ их ашигтай. Дижитал эдийн засаг, дижитал зах зээл, дижитал ертөнцийн хөгжил бол Монголд маш их ач тустай. Яг гэвэл Монгол улсын хөгжлийг 100 жилээр хойш нь татаж ирсэн зүйл бол нэгдүгээрт газар нутгийн орон зайн асуудал шүү дээ. Монгол дотрооч бид нар хол хоорондоо амьдардаг, дэлхийгээс ч хол амьдардаг. Одоо дэлхийн томоохон зах зээлүүдээс. Тэгэхээр дижитал ертөнцид бол энэ орон зайн сөрөг нөлөөвөл байхгүй болчихж байгаа. За хоёрдугаарх нь бол Монгол бол одоо бидний мэдэх жилийн хагас жил нөвөл байдаг, хүйтэн, хөрсний үржил шин багтай, хүн ам цөөтэй орн шүү дээ. Тэгэхээр энэ эдийн засгийн суур асуудал буюу ус, хөрсний үржил шимийн асуудал бас энэ дижитал ертөнцид онцгой хамаагүй. За 3 дугаарх нь бол дижитал ертөнцид бол хүний олон цөөн бас нөлөө багтай. Үнэхээр дэлхийд хурдан урагшаа явж байгаа Эстон, Сингапур эдгээр орнууд бол хүний олноор болоогүй. Асуулт бол зөвхөн боловсролын тогтолцоонд шийдэгдэж байгаа. Тэгэхээр нөгөө түрүүний хэлдэг орон зайн сөрөг нөлөө, байгаль дэлхийн эрсдэл суур амьсгал, хүний цөөн эднэр бол Монголын хөгжлийг 100 жилээр нь барьж ирсэн. За тэгээд нэг хой талаас Сибирээр хаагдсан, урдаас өргөн говьор хаагдчихсан. Бид нар ч юм бол нэг хэсэгтээ бараг мартагдсан байлаа шүү дээ. Тэгэхээр энэ дижитал ертөнц бол тэр бүх сөрөг нөлөөг байхгүй болгож байгаа. Тийм учраас монголчуудад энэ бол олон зууны турш маш илүү шинэ боломжийг олгож байгаа. Зүгээр асуулт бол одоо бид нар энийг яаж ашиглах вэ гэдэг байна. Аж үйлдвэрийн 1-р хувьсгалыг 19-р зуунд англичууд эхлүүлсэн юм. Тэд уурын даралтыг ашиглан хэвлэх машиныг зохион бүтээсэн. Урд нь гарааргаар хэвдаар шийдэг байсан хэвлэх үйл ажиллагаа шинжлэгдэж, энэ нь хэвлүүл материалыг маш хямд зардлаар олон давар үйлдвэрлэж эхлэх боломж авчирсан юм. Үүний дараа 19-р зууны дундуур тэд харилцаа холбоог гүйцэтгэх телеграфын технологиг бүтээлээ. Эдгээр технологиуд эрчим хүчний цоо шин их сурвалж болох нүүрсийг шатааж, энерги гаргаж авах технологитой нэгдсэн юм. Тэд уурын хөдөлгүүр гिचээ зохион бүтээж, галт тэрэгний зүтгүүрийн машинд болон бусад тээвэр логистикт хэрэгдэж эхэлсэн. Үүнээс үүдэн суурин амьдрал цэцгэлж, хотууд их хэмжээгээр үүсэн, улс орнуудын эдийн засаг аливаа тоог олон оронгоор бодох болов. Аж үйлдвэрийн 1-р хувьсгал ийхүү хийгдсэн юм. Аж үйлдвэрийн 2-р хувьсгал Америкийн нэгдсэн улсад 20-р зуунд эхэлсэн. Тэд цахилгаангүйдийг нээж олоод үйлдвэрүүдэд хэрэглэж эхэлсэн үе юм. Энэ үед мөн харилцаа холбооны шинэ технологи телефон утас зохиогдов. Тухайн үеийн телефон утасны технологи өнөөдрийн интернетийн технологиос ч илүү эдийн засгийн томоохон өөрчлөлт нь байлаа. Гэнэтэл асар хол зайд байгаа хүмүүс гэрлийн хурдаар холбогдох боломж үүссэн. Дараа нь мэдээж харилцаа холбооны радио, телевиз гээд шинэ аксууд гарсан юм. Эдгээр холбоо харилцааны технологиудыг хэрэглэхэд
Америк нэгдсэн улс эрчим хүчний цоошин их сурвалж болох газрын тосыг хэрэглэж эхэлсэн юм. Газрын тосыг боловсруулж керосин, бензин гээд олон төрлийн шатамхай бодисыг гаргаж авч байлаа. Мэдээж энэ боломжийг ухаалаг энтерпренеурууд цаг алдалгүй өөрийн бизнесээ тусгаж Хенри Форд Америк нэгдсэн улсын олон сая иргэд автомашин хэрэглэх боломжийг олгож дэлхийн анхны дотоод шаталтай хөдөлгөөртэй автомашиныг үе олноор нь үйлдвэрлэх сахилгаанаар ажилтдаг дамжлагд үйлдвэрийг ашиглаж эхэлсэн. Ийхүү аж үйлдвэрийн 2 болон 3 дугаар хувьсгал бүтэн зууны турш үргэлжлэн хөгжсөн боловч 2008 онд дэлхийн эдийн засгийн их хямрал нүүрсэн юм. Эрчим хүчний үндсэн их сурвалж болох газрын тос нэг баррелд нь ганцхан сарын дотор $147 хүрч рекорд тогтоолоо. Энэ их хомслын дүн дэлхийн эдийн засаг бүрэн утгаараа хямралд нэрвэгдсэн. Шалтгаан нь маш олон нөхцөл байдал зэрэг давхцсантай холбоотой. Олборлогч орнуудын улс төрийн хурцдмал байдал, хятадын эрчим хүчний хэрэглээний эрчимтэй өсөлт, Америк долларын ханшны уналт, санхүүгийн зах зээлгээд маш олон хүчин зүйл үүнд нөлөөтэй. Энэ үеийг дэлхийн эдийн засгийн газар хөдлөлтөч гэж нэрлэдэг. Интернет үүсэл 25 жил орчим боллоо. Бид аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалаар үүссэн холбоо харилцааны технологиг дижитал хэлбэрт оруулаад интернет гэж нэрлэсэн юм. Энэ бол аж үйлдвэрлэлийн 3 дугаар хувьсгалын үе. Харин түүх давтагдж интернет маань дараагийн шатандаа хүрч энерги, логистиктай нэгдэж шинэ ойлголт, шинэ салбарыг гаргаж ирлээ. Өнөөдөр 3 төрлийн интернетийг нэрлэж болно. Харилцаа холбооны интернет, сэргээгт эрчим хүчний интернет, логистикийн интернет. Энэ гурвыг нийлүүлсэн нэг супер платформ гарч ирсэн. Энэ бол Юмсын интернет билээ. Юмсын интернет гэдэг чинь бол жишээл эмчнэр гэхтэл одоо зөмөрөө алсын зайнаас онш тавих, алсын зайнаас эмчлэх. За бусад одоо технологийн салбар гэхэд хамгийн наадзах нь ихтэл бид нар цөмөрөө мэдэн шүү дээ. Юу гэвэл одоо компаниуд бол заавал нэг офис төвлөрөхгүй цөмөрөө газраас ажиллаж байна. За одоо төрөл бүрийн тоног төхөөрөмжүүд бол алсаас удирдах болж байна. Өөрөөр хэлбэл монголчууд бол их зөв ажил бол зөвхөн Монгол дотор төдийгүй тэр дөрвөн хэлдэг Юмсын интернет буюу дэлхийн даяарчсан интернетэд зүгээр хэсэг нь болоод орж болно шүү дээ. Тийм учраас магадгүй бид нар жишээлбэл хамгийн энгийн жишээхэд одоо ноолурын цамцны захиалгыг Канадын Монреал хотод аваад тэрийг бол Улаанбаатар хотод дизайныг хийгээд магадгүй тэрийг хаанчим нэхэд ийм гинжин нөгөө нэмэгдэл өртгийн гинжин харилцаанд ч оролж болно шүү дээ. Одоо биднээсээ хүрээлэн байгаа орчноос хүн байгальтай холбогдлолтой тэр датануудыг одоо ямар төвшөнд бол ямар төвшөнд аль болгол цуглуулах одоо дэд бүтцч гэдэг юм уу те тэр менежментийг төхөөрөмжүүд янз бүр болно. Шүдний сойз нь ухаалаг Юмсын интернетийн сүлжээнд холбогдсон сойз байлаа гэж бодоход хүн өглөө босоод шүдээ болоод тэр сойзыг борлуулагч компани тухайн хүний бүх одоо дата мэдээллүүдийг өөр дээрээ цуглуулчихна гэсэн үг. Энэ хүн өглөө шүдээ угаад юм уу орой угаад юм эсвэл өглөө орой хоёрт нь хуйланд нуугаад юм уу энэ хүн одоо шүдээ угаахтаа нэг иймэрхүү өнцгөр угаад юм байна. За тэгэхээр энэ хүний шүд бол мэдээж нэг тэдийн хугацааны дараа цооролт үүснэ яана ийм бүтээгдэхүүн ирэлт юм байна. Бүх мэдээллүүд нь боолсноо хиймэл оюухан боловсруулад энэ хүнд одоо бараа бүтээгдэхүүн санал болох боломжтой болно. Тэгэхээр тэр Юмсын интернет бол тэргээр бол хөгжөөд явчихна. Тэгэнгүүт тэр датаг дамжуулж байгаа систем нууц хамгаалалттай байх хэрэгтэй, эрхийн зохицуулалттай байх хэрэгтэй, гадны алдлагаас одоо хамгаалагдсан байх хэрэгтэй гэд тэгэнгүүтэл өнөө цагт бол хамгийн сайн одоо мэдэгдсэн одоо хийгдэж хөгжүүлж байгаа блокчейн болж таарчлаа. Датанууд Юмсын интернетээр ингээ блокчейнээр ороод тэгэнгүүтэл тэрийг ухаалаг боловсруулах янз бүрийн асуудлууд гарчна. За тэн дээр бол хиймэл оюун орж ирэх юм уу те. Тэгээ яг хоо ер нь бол ийм уялдаа холбоогоор нь том дэд бүтцийг үүсгэж явсан улс л одоо илүү их үр бүтээлтэй эдийн засгаа хөгжүүлэх юм байл л дээ. Тэрнээс бас одоо дандаа хүний ажлын 8 цагийг 8 цагт хязгаарлаж ажил хийдэг ийм улс орн бол ер нь бол явандаа хөгжил нь бол ингээл бусад өндөр хөгжилтэй тэрийг хэрэгжүүлсэн орнуудаас бол байнга л ботхол юм байл л. Юмсын интернет юуг өөрчилж байна вэ? Юмсын интернетийг ашигласан салбарууд үнэхээр их шинжлэгдэж
хувьсаж өөрчлөгдөж байна. Жишээлбэл Америк улс хүн дагаврын тээвэр логистикийн үйлчилгээ өндөр хөгжсөн орн. Америкийн монголчууд ч маш ихээр энэ салбарт ажилладаг. Ачааны том машин барьж муж хооронд тээвэр хийдэг. Тэгвэл энэ салбарт юмсын интернет хэрэглэснээр автотээвэр болон логистикийн салбар нь маш ихээр хувьсаж шин шатанд гарч байна. Тухайн машины байрлал асаалтайгаар хэдийн хугацаанд тасралтгүй замд явсан дундаж хурд тоормос гიშгэлтийн давтамж, моторын эргэлт, жолоочийн үйдлүүд, шатхуун зарцуулалт гээд маш олон төрлийн өгөгдлийг ачааны машины компьютерт суулгасан мэдрэгчийн тусламжтайгаар төв серверт дамжуулдаг. Энэ нь жолоочийн хуваар, ачааны хуваарлалт гээд бүх зүйлийг бүрэн автоматжуулж байна гэсэн үг. Тэгвэл энэ их өгөгдлийг цуглуулах, хадгалах Big Data гэх сэдв шинээр гарч ирсэн юм. Big Data-ны мэдээлэлээр мэдээж хүн ажиллахад алдаа гаргах, хүчин чадал хүрэлцэхгүй байх эрсдэлтэй тул хиймэл оюун ухаан, өгөгдлийн боловсруулалт хийх зөв шийдвэрийг гаргах зорилгоор дагаад бас хөгжиж байна. Юмсын интернетийг хэрэглэснээр тухайн тээвэр зуучин компанид сар бүр хэдэн саяар тоологдох Америк долларын бодит хэмнэлт гарч эхэлсэн байна. Мөн урд нь 3,000 ачааны машин замд гаргадаг байсан компани юмсын интернетийн тусламжтайгаар сул зогсолт, илүү зардалд зөв менежмент хийж зардны хэмнэлтээс гадна ачааны машиныхаа тоог сөөлөх боломжтой болсон. Гэвч үүнээс үүдэн олон тооны ачааны машины жолооч нар ажлын байргүй бол хаюул энэ салбарт бодитоор тулгараад байна. Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан зөвлөмжид 2030 он гэхэд 800 сая ажлын байр хүний оролцоогүй болно гэсэн тооцоолол байгаа. Дэлхийн эдийн засгийн форумоос бидэрт маш том санал өгöd байгаа шүү дээ. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал ирнэ. Энэ хаяанд ирсэн байгаа. Энэ одоо явагдаж байгаа том процесс шүү дээ. 2025 он гэхэд нийт ажиллах хүчний 52% нь машин робот болно гэж сануулж байгаа. Хүн төрөлхтөн бол одоо байгалийн амьд амьтдын дундаас хаан амьтын шүү дээ. Яагаад гэвэл бус амьтнаас ялгаатай нь өөрөө оюун ухаантай. Энэ монопол бол одоо олон зуун мянган жил хүн төрөлхтнийг бус амьтнаас ялгарсан. Хүн төрөлхтөн бусдыгаа зовоож, эзэлж, устгаж араатан шиг амьдарч ирсэн. Зүгээр сайн талч байсан. Гэхдээ энэ монопол одоо алга болж байгаа. Юу гэвэл өнөөдөр хиймэл оюун орчин үеийн шинжлэх ухааны технологийн хөгжил бол яваанда хамгийн эхлээд бол хүний рутин буюу жижиг ажлууд автоматжид оюун робот орж ирнэ. Удахгүй миний бодлоор 50 жилийн дараа гэхэд маш олон өнөөдрийн бидний ярьдаг мэрэгжлийн гэж байгаа ажлууд бол ерөнхийдөө хиймэл оюунаар хийдэг бол. Бас л энэ AI байхгүй юу? Яагаад тэгэхээр роботууд байсан. Машины үйлдвэрт одоо янз бүрийн цахилгаан одоо энергийн салбарт энэ эрсдэлтэй ажлуудыг бол робот хийж байгаа. Тэдүүс тэгтээ нөгөө нэг юу байсан хахгүй. Одоо ухаалаг програм өөрөө биеийн даан шийдвэр гаргаж ингэж ажил хийх юм функцгүй. Тэр функцийг нь л хиймэл оюун авчирч байгаа юм л да. Нөгөө саяны хэлдгээр юмсын интернет одоо блокчейн ч юм уу технологиуд ингээ бүгдээрээ ингээд нийлээд дид бүтц үүсгээд ирэнгүүтэл дата цугларнгуул тэр их датаны дундаас маш хурдтай одоо процессороор роботууд шийдвэр гаргах тий алгоритмыг ашиглаж шийдвэр гаргах юм хэмжээнд хүрч байгаа. Тэгээ энийг л ерөөсөө аж үйлдвэр дээр нэвтрүүлье гэдэг л ийм л одоо тунхаг байгаа байхгүй. Тэгэхээр хүн төрөлхтөн бол одоо зэрэгцээд амьдрах одоо эхэлчихсэн шүү дээ. Өнөөдөр бол хүн болго мэднэ. Жолоочгүй машин явж л байна. Одоо орчин үеийн онгоцнууд бол зөв хиймэл оюуны удирдлагатай. Эмнэлгүүд бол цөмөр хиймэл оюунаар онш тавьж байна. Тэгэхээр энэний үр бол ургаж шүү дээ. Тэгэхээр миний тооцоогоор бодлоор бол 20 жилийн дараа бол бодиттойгоор одоо нийт хүн нөлөөлж эхэлнэ. За 50 жилийн дараа бол зүгээр гаднаас нарахад робот байх юм уу мэдэхгүй. Гэхдээ хиймэл оюун бол нормалны зүйл бол. 50 жил чинь гинт ороод ирэхгүй энэ чинь 10 жилийн дараа, 20 жилийн дараа, 30 40 жилийн дараа гээд 3 4 үе шатаар ингэ явхад бол нэлийн хөдөлгөөнүүд бол үүснэ. Мэргэжлэл айгүй зөв сонгох хэрэгтэй л дээ. Одоо биднээс хичнээн хиймэл оюун чухал гэдгийг мэдчихсэн ч гэсэн өнөөдөр ээж маань эмч чинь би ээжийнхээ эмчийг өвлж авъя гэдэг гоё юм унган сэтгэлээр хандаад байна шүү дээ тий. Яг үнэндээ бол энэ бол маш их төөрөгдөл миний бодлоо. За дижитал технологи ингээд компаниудад нэвтэрснээр одоо
мэдээж тухайн компани зардал хэмнэгдээл бүтээн зөндөрсөөл ашиг ихсэл те зах зээл нь ингээл тэлэгдээл өшөө шинээрэлжтэй холбогдох боломжтой болол ингээд явна. А гэхдээ нийгэмдээ ямар аюул тулгуур гэхэлэр ажлын байрны асуудал хамгийн түрүүнд яригддаг байгаа байхгүй. Тэгээ яг энэ маягаар ингээд дэлхийн корпорацууд, компаниуд ажлын байрны таналтуудыг одоо хийгээд эхэлсэн шүү дээ. Өнөөдөр дэлгүүрийн худалдагч гэдэг нь үгчил ирээдүйд буюу за ирээдүй гэж ярих бол нэг 2-5 жилийн дараа угаасаа дэлхий дээр ингээд эрэлт хэрэгцээгүй болоод байхгүй болох гэж байхад би өнөөдөр худалдагчаар сурах ч юм уу худалдааны сургууль сураад яах юм бэ? Энэ бол өөрөө маш том давалгаа л да. Одоо хөдөө сууж байгаа нэг малчин дондгийн радиогоор мэдээлэл ирж ин л да. 7 хоногийн дараа маш том цасан шуургууллаа шүү гэдэг мэдээлэл ирж байна. Дондог болохоор өөрөө гэж энэ бол хамаагүй. Манайха яг манай гэрэг тойроо гарчна гэж үзэж байна. Тэнд бэлтгэлгүй байна. Бэлдэж болох байсан уу? Болох байсан. 7 хоногийн дотор бүх мал сарвчаа тий одоо малаа цуглуулад сарвчандаа оруулаад ингээ өвсөө татаад бэлдээд байх боломж байсан уу байсан. Тэгэхээр тэрэнд итгээгүй. Одоо яг энэтэй адилхан ажил дүрмд төсөл монголчууд үл итгэсэн хандлага харагдаж байгаа. 2025 онд ажил хүчин 52% ажилгүй болох гэдэг шүү гэсэн мессеж ирээд идэг. Бид нар үнд бэлтгэж байгаа юу? Бэлтгэхгүй байгаа гэж би харж байгаа. Би хэрвээ эмчийг сонгох юм бол ямар их хугацаа туулдаг лээ те совлогч бага эмч тэгэл их юм татаа бүхэл амьдралынхаа турш энэ олон шалгал шалгуур энэ зүйлүүдийг хийж жагаад би хүн онцлог гэхэд би ойлгож байгаа нэг 80% тал онцлж байгаа байхгүй хамгийн сайн эмч эсвэл би нэг ламаас нэг асуугаад 50% та эсвэл сайн эмчээс асуух юм бол би нэг 80% та би хэрвээ үнэхээр сайн алгоритм, сайн төхөөрөмж дээр өөрийгөө шинжилүүлэх юм бол би 90% явж байгаа байхгүй. Эрүүл одоо амьд явахын тулд хамгийн өндөр наривчлалыг сонгох байхгүй. Гэтэл манай Монгол улсын хувьд болохоор өнөөдөр бидэнд 30 мянган ч юм уу одоо совлогчийн асуудлыг шийдмээр байна. Тэдний орон байр, ахуй амьдрал, цалин хөлс энэ асуудлыг шийдмээр байна гэдэг өнөөдөр тулгымц асуудлыг нэг болцсон явж байгаа шээ тий. Дахиад энэ асуудлыг шийдлээ өнөөдөр энэ төсөвдөр тий. Дараагийн 20 оны төсөвдөө дахиад суугаад ороод 21 дээр суугаад 22 энэ хизээ багасах юм тий. Гэтэл өнөөдөр Европтууд бол 24 цагаар зүгээр ингээ эмнэлгийн коридороор явбал канап дарангууд л хурж ирээл таны одоо юг өөрчлөхөө солихоо танд юу хэрэгтэй гээл те одоо хүний ийм харьцаа үүсгүүгээр хүн болгонтой тэгшгэ харьцаа явж байгаа өвчтөн болгонтой тэгээ 24 цаг залхуурахгүй уурлахгүй уцаарлахгүй тэгэхээр энэ технологи бол бүгд бэлэн байгаа байхгүй тэгэхээр биднээс 20 мянгийнхаа хооронд одоо эмнэлэг болгон дээр нэг 2 робот тавьдсан байхад те энэ үлдсэн 20 мянгагаа биднээс өөр юм руу сургаж хартахгүй ийм эмнэлгийн одоо өвчнөд зурагтаас илүү ухаалаг ажил хийхийг бол тэд хүсэж байгаа. Өөр мэргэжил рүү ордог ийм бодлого хийгээл тэгээ гаднаасаа импорт юм өөрсдөө хийх юм ямар нэгэн байдлаар ийм автоматжуулсан системүүдийг эмнэлгүүдэд тавиад ирэхэд биднээс харин ч энэ 4-р хувьсгалыг татаар хүлээж авах юм сэтгэл зүйтэй болчих واخхой. Дижитал эдийн сектор бол scope, speed тэгээд scale гэдэг ийм 3 бас чухал үзүүлэлт байдаг. Speed нь бол аль хурдан байх хэрэгтэй гэдэг энэ чанарыг бол түүний ярьдаг 3% бол хангаж чадж байгаа. Scale хийн гэдэг нь бол ер нь бол аль болох зах зээл рүү олон хүнд зэрэг хүрэх гэдэг тийм. Scope гэдэг нь бол өөрийнхөө бараа бүтээгдэхүүнээ бас ингээд олон төрөл болгох ч гэдэг юм уу. Ингээд энэ 3-ыг ингээд ийм 3 чадрыг эзэмшсэн байх юм бол дижитал эдийн засагт бол тоглогч болох боломжтой гэж үздэг. Монгол хүнтэй энтерпренеур замналыг сонгож дижитал технологи ашиглан Монгол улсаа хөгжүүлэхэд бэлэн үү? Асуудал бол одоо бид нар цөмөрөө бидэн орчин үеийн мэдээллийн технологи, интернет, имэйл одоо бид нар бүгд зүгээр харахад бол дэндүү хямдхан байна. Хагас дамжуулж гарч ирснээр бол одоо электрон төхөөрөмжүүд бол ор хэмжээнд жижигсээд хүчин чадал нь ихсээд илүү өндөр болоод тэгээд үнэ нь одоо хямдхан болдог. Тэгэхээр энэ нь бол юу гэхээр одоо бид нар ингээд электрон төхөөрөмжүүд бол хэрэглэх боломжийг бол хэрэглээг бол асар хурдан бий болгож өгч байгаа. Энэ хямдхан гэдэг чинь үгсвэл хүн болгон оролцох болцоо гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 18-тай хүүхдч оролцож болно, 58-тай, 68-тай хүн ч оролцож болно. Тэгэхээр дижитал технологийн нэг давуу тал нь бол үнэхээр энэ дэлхийн худалдаанд, өрсөлдөөнд, бизнест оролцох босхийг Монголын 3 сая хүнд олгож байгаа. Тэгэхээр одоо бид нар бол юу гэдэг 90-ад оны ихэр хэрэгжилж исэн Pentium 4 ч гэдэг юм компьютер 386 гэдэг компьютер бид нар тэднээс бараг хэд дахин илүү чадaltaй гарц барьсан сууж байна. Тэгэхээр энэ нэг илэрлэн жишээ нь бол энэ нэг гэж үзэж болно.
Дижитал зах зээлийн онцлог бол бид нар хавтгай дэлхий гэж ярьдаг шүү дээ. Хавтгай гэдэг бол хүмүүс бол яг газар нутгийн хавтгай, орон зай хавтгай даамдураад идэв. Хавтгай гэдэг яг мөн чанар үг нь бол зуучлагдгүй ертөнц гэсэн үг шүү дээ. Өөрөөр дэлхийн 7 тэрбум хүн ямар нэгэн зуучлагчгүй хоорондоо харьцаж байна. Одоо ши аваад ярих юм бол хамгийн анх утас гэдэг юм гарч ирснээр мэдээлэл ингээд нэг хүнээс нэг хүнд хүрдэг болсон. Нөгөө талаас интернет гарч ирснээр бол одоо бид нар дэлхийн хаана байгаа асуудал хамаарад Америкт болж байгаа үйл явдлыг, Японд болж байгаа үйл явдлыг, Хятад болж байгаа үйл явдлыг бол бид нар ингээд авчиж болж байгаа. Тэгэхээр энэ хавтгай дэлхий дээр бол монголчуудад бол яг бустай энэ тэнц оролцох боломж байх юм. Зөвхөн энэ бол боломж. Боломжийг ашиглах чадвар байх хэрэгтэй. Тэгэхээр боломж дангаараа байгаад бас явахгүй шүү дээ. Бид нар тэрийг ашиглах чадвар хэрэгтэй. Хоёрдугаарх нь энийг ашиглах хүсэл зэрэг хэрэгтэй. Энийг ухамсарлаж явах хэрэгтэй. Тэгэхээр яг өнөөдөр Монголын хувьд бол энэ ухамсарын асуудал бол янз бүрийн төвшөнд байх хэрэгтэй. Нэгдүгээрт бол хувь хүн өөрөө ухамсарлаад одоо хүсээд явах тухай яриа. Хоёрдугаарх нь одоо боловсролын тогтолцоо эдгээр нь бол үүн түүнийг бэлдэх тухай яриа. Гуравдугаарх нь түрүүний хэлдэг тэр зөөлөн дэдвүтц буюу санхүүгийн хууль эрх зүйн гэх мэтчлэн одоо гадаад дотоод гэрээ хэлцлүүд төр засагт бас энийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дөрвөн олон ойлголт харилцаанууд цөмөөрөө уялдчихж Монголд нөгөө таатай нөхцөл нь үүснэ шүү дээ. Юмсын интернет үнэхээр хаасайгүй болж эхэлж байна. Хөдөө аж ахуйн талбайнуудад мэдрэгчүүд суйрлуулад тэр нь ургасын ургах явц, хөрсний эрдэсжилт, ургасын чийгшил зэрэг өгөгдлийг дамжуулан тооцоодох замаар хянаж байна. Тариалан биш. Тариалан дээр одоо юмсын интернет бол маш чухал байна. Тэр дорооноодыг нүсгээд төрөл бүрийн зураг авалтуудыг хиймээр байна, чигшлийг хэмжмээр байна, ургацын өсөлтүүдийг хэмжмээр байна. Тэнд одоо хүн яваад тэр том талбай дээгүүр ингээд дугуун ундаг ч юм уу, мориор ч юм уу ингээд эргэж тойроод авах шаардлага байхгүй. Дээгүүр нь яваад зураг авлаа, зураг авангууд өдөр цаг-цагаар нь зураг авлаа, нарны хөдөлгөөн цагаагаар хөдөлгөөнтэй хамаарч байгаа зургуудыг аваад ирсэн зургуудыг цэвэр одоо химэл оюуны зураг анализаар хийгээл за энэ ургамал бол одоо тэдэн хоногийн дараа ус гүйтэх юм байна, ган гачиг болох юм байна, эсвэл ус нэгтцсэн байна, эсвэл одоо температур их хэтэрхий хүйтэн байна гэдэг ингээд бүгднийг ингээд одоо дэлгэцнээс монитор хийх гэдэг нь шүү дээ. Дроны хийж байгаа үйлдэл маань өөрөө нэгдүгээр шингэн бордоо цацах нь байна. Хор цацах нь байна. Гэтэл энэ шингэн бордоо хор хоёрыг чинь тусдаа нэг тоног төхөөрөмж цацдаг. Түүнийг нь трактораар чирж явахад асар их хэмжээний түлш, цаг, ажиллах хүч зарцуулна. Гэтэл энийг бол үндсэндээ 5хан ширхэг дроноор 40 орчим га талбайг нэг өдрийн дотор цацж дуусгаж авах жишээ. Ямар ч сантиметрийн алдагдaltaгүй. Илүү ухаалаг шийдвэр явах гэдэг. Тэгжээж нөгөө нэг баталгаатай одоо тариалан ургац хураалт одоо мал аж ахуйгаа хөгжүүлнөгөөс зүгээр уучлаарай энэ байгалийн гамшиг болоод ингэчлээ тэгшлээгээд бүх бурууга байгаль руу өгөөд ингээд одоо хөгжсөн хөгжөөгч биш юм дөрвөн үйлрэлтэй биш те тэг жоох хооронд байгаль яаж шаашилж ийсэн биднээс ингэж зохицуулна гэдгийг тэрийг л хийхин тулд технологи энэ шинжлэх ухаан өөрөө юмнуудаа ингээд санал болгоод байна шүү дээ. Тэгэхээр тэн дээр л одоо үр ашгийг бид хүртгсэн. Өндөр хөгжилтэй орнуудад юмсын интернетийг салбар бүртээ ашиглаад эхэллээ. Жишээлбэл Австралийн үхрийн мах үйлдвэрлэх фермүүд, боловсруулах үйлдвэрүүд юмсын интернетийг салбартаа хөгжүүлээд эхэлсэн. Хэмжихгүй бол судалж чадахгүй гэдэг. Үхэр үржүүлгийн фермүүд үхрүүддээ мэдрэг суулгаад үхрийн тарга тавиар өвчлөл өдөрт хэдийн хэрийн энерги авч гаргаж байгааг нь хянснаар үхэр нэг бүртээ тулж ажиллах, өргөө зардыг хэмнэх, богино хугацаанд тохиромжтой жинд нь хүргэх боломж гарч ирсэн юм. Хөгжингүй орнуудын нэг хүнд оногдох махны хэрэглээ буурай болон хөгжиж буй орныхоос өндөр байдаг. Тиймээс нийтхийн хүн амын махны хэрэгцээг хангахын тулд энэ салбарч бас дижитал шилжилтийг хийж бүтээмжээ нэмэгдүүлэх нь гарсаагүй тулгуурч буй сорилт юм. Монгол бол өнөөдөр эко бүтээгдэхүүний үлгий орн байх боломжтой болсон. Гэхдээ бид нэр эко гэдгээ баталж нотолж чадахгүй байгаа учраас өнөөдөр дэлхий манай хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнийг авч хэрэгжилж чадахгүй байна. Бид наазах нь одоо Монголынхаа махыг 200-аас 300 төрлийн одоо эмийн ургамал иддэг гэж ярьдаг мөртлөө тэрийг баталж чадахгүй байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр малын уг гарлын мөшгөлтийн систем буюу одоо мөшгөлтийн тогтолцоо гэж ярьж байгаа. Энэ тогтолцоо хөгжөөгтэй холбоотой.
дэлхий дээр 1.3 тэрбум өхөр байгаа. Мэдээж хүн бүхэн өхрийн махан дуртай. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр махны боловсруулах салбарын хэмжээ дагаад томорно. Монгол улс Хятадтай хил залгаа мөртлөө 2016 онд махан сүүн бүтээгдэхүүний экспортын орлого 34 сая Америк доллар байсан бол Хятадаас 18,000 км алс хол өөр төвийн Уругвай улс Хятад улс руу махны экспортоос 500 орчим сая Америк доллар олжээ. Уругвай улс Бразил, Аргентин гэсэн хоёр том хөрштэй 3.5 сая хүн амтай. Энэ утгаараа манайх шиг геополитикийн хувьд ойролцоо орчинтой. Тэд блокчейн технологи суурилсан махны мушгилтын системийг амжилттай хэрэгжүүлснээр хоёр том өршөө махны экспортоор цохиж 2016 онд дээрх чиглэлийн экспортоо 256 тэрбум Америк долларт хүргэжээ. Тэд өртөг бууруулж нэмэн өртөг шингээж өндөр технологичсон хөдөө аж ахуйг бий болгосноор эрүүл гарал үүслийн баталгаатай дата жуултаараа дэлхийн махны зах зээлд хэрэгсэд тоглогч болж чадсан. Ийм эрүүл юм шүү гэдгээ баталж чадсны үндсэн дээр Америк нэгдсэн улс болон Европын холбооноос дэлхийн аль ч улсад экспортлно гэсэн тэр сертификатыг аваад өнөөдөр биднээс илүү орлого олоод Хятадд тэр тусмаа экспортлоод амжилт гаргаад явж байна. Өнөөдөр Уругвай малчид фермерүүд ухаалаг утас таблет дээр ажиллаж байна. Харин Хятадын тариаланчид өглөө босоод улсаа асаагаад дроно нисгээд талбайгаа хэрхэн бодсон шиг нь услагдахыг харж суунгаа Хятад ногоон цайгаа оочилсон. Хүн төрлөختөн хэдийгээр оюун ухаан буюу интеллектийг хөгжүүлж байгаа ч гэсэн миний ойлгож байгаагаар хүний өөрийн хувьсрын төвшин 1000 жил хөгжихгүй байгаа. Хүний өөрийн шунал, хүний өөрийн муу санаа тэ энэ бүх юмнууд бас арилахгүй байна шүү. Тэгэхээр энэ хоёрын өрсөлдөөн явна. Тэгэхээр энэ хүчтэй зэвсгийг хүн чухал юунд ашиглах уу гэдгийг бас хэлэхэд хэцүү л дээ. Зарим нь зэрэг дайнд ашиглана. Зарим нь бол бус түүнийг хянахад ашиглана. Зарим нь мэдээж хулгай хийхэд ашиглана. Тийм учраас дараагийн ертөнц бол улам төвөгтэй болно. Гэхдээ хиймэл оюун хүн хоёр зэрэгцэх нь бол гарцаагүй. Ганцхан хүнийг сайнаар явуулах уу эсвэл өөрөөдөө муугаар эргүүлэх үү гэдгийг хэлэхэд хэцүү. Тэрийг мэдэхгүй байна. Үүнийг өндөр хөгжлийн золиос гэж нэрлэж болох байх. Гэх мэтчлэн нийгмийн маш олон салбарт юмсын интернет, блокчейн, хиймэл оюун ухаан оролцсноор тухайн салбар хувьсан өөрчлөгдөж хөгжлийн шин шатанд гарч байна. Үүнийг бид аж үйлдвэрийн 4-р хувьсал гэж нэрлэж болно. Бүх зүйлийг бүх зүйлтэй холбоотой болгох үйл явц 2030 он гэхэд бараг дуусах тооцоолол байгаа. Энэ нь манай дэлхийд эдийн засгийн шин тогтолцоо, шин ойлголтыг авч ирэх бөгөөд аж үйлдвэрлэлийн 4-р их хувьсгал буюу дижитал хувьсал юм. Та ямар салбарт ажилладаг, ямар мэргэжилтэй вэ? Өөрийн салбартаа дижитал технологи ашиглан өөрчлөлтийг авчрах энтерпренер болоход та бэлэн үү? Маргаашд та бэлэн үү? 2 дугаар бүлэг энтерпренер. Дэлхийд 7 тэрбум хүн амьдарч байна. Тэд юу хийдэг вэ? 1.9 тэрбум нь 15-аас доош насныхан буюу ажил эрхлэхэд дэндүү балчир. 577 сая хүн 64-өөс дээш настай. 430 сая хүн ажилгүй. 1.7 тэрбум хүн үйлчлэгээний салбарт, 1.4 тэрбум хүн хөдөө аж ахуйн салбарт, 800 сая хүн аж үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа бол 400 гаруй сая хүн нь энтерпренерууд юм. Энтерпренерууд гэж хэм бэ? Өөрөө эрсдэл үүрээд, өөрөө санаачлаад, ямар нэгэн асуудлыг олж хараад, тэрийг нийгэмд шийдэл болгоод Алдгаа сайдгүй байнга шинийг хэрэл хийлж идэг. Тэгээд ер нь бол байнгын хөдөлгөөнтэй байж идэг. Үр ашигт өөр нөлөөнд суурилсан үйл ажиллагаа явуулдаг бизнесүүд, хувь хүмүүс. Түүгээрээ бол social entrepreneur буюу нийгмийн ажил хийдэг, эсвэл бизнес хийдэг. Өөрсдийнхөө ажил амьдралыг зориулахаар шийдэж байгаа нь бол би одоо их мөнгө олдог хүн болно гэхээс илүү би хэн нэгний асуудлыг шийддэг болмоор байна. Тэгэхээр entrepreneur гэдэг бол одоо нийгэм олон түмний өмнө, бизнесийн өмнө, төрөл бүрийн эрүүл мэнд, аялал жуулчлал гэдэг аж үйлдвэр үйлчлэгээний бүх салбарын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийддэг. Ийм одоо нүдээр харж түүний төлөө ажилтдаг улсууд шүү. Нийгэмдээ хувь нэмрээ оруулангаа өөрөө тэндээс ад жаргалыг хийдэг ч юм уу те. Тэгэхээр энэ бол олон байх тусмаа улс орн бол эрчтэй хурдталдаг, эрчтэй урагшилдаг. Яагаад гэвэл орчин үед бол
улс орны хөгжилд бол зөвхөн засгийн газар их биш. Бүх хүн оролцох. Ялангуяа залуу үе. Хамгийн их энтерпренеур иргэдтэй улс дэлхийн төгсөөр цойлон гарч ирэх цаг үед бид амьдарч байна. Манайх шиг ийм одоо юм маань хөж авах юм улсуудад бол аюу хэрэгтэй. Монголын 3 сая хүн бүгдээр оролцож ижил Монгол улс гэж байна шүү дээ. Тэгэхээр бүгдээр энтерпренеур болж байж дурагшаа явна гэсэн үг. Энтерпренершипийн экосистем хөгжөөд ирэхээр одоогийн дунд сургуулийн сурагчид болох залуу хүүхдүүдийн цоо шин үеийг хэрхэн амжилт гаргахыг бид харах болно. Тэдний амьдрах чадвар одоо үеийнхнээс эрс өөр. Тэд ажил хайгаад явахгүй. Одоогийн залуу үеийн ихэнх нь ирээдүйд ажлын байр бий болгогч нар байх болно. Яагаад гэвэл улс орон олон энтерпренертэй байх тусам олон ажлын байр бий болно. Олон ажлын байр байна гэдэг маань танай орон зөвхөн уул уурхай гэсэн нэг салбараас хамааралтай байхгүй гэсэн үг. Олон салбарт төрөлжилттэй байх нь бусад бүх хөгжингүй эдийн засгийн хөгжлийн нууц юм. Тэд бол бусдын маргаашийг, дэлхийн маргаашийг бүтээгчид юм. Жишээ дурдвал Facebook-ийн үндэслэгч Марк Зукерберг, технологийн суудсан Элон Маск, Apple-ийн үндэслэгч Стив Джобс нар нь дэлхийн шилдэг энтерпренеурууд билээ. Тэд 400 сая улаа. Та тэдний игнэд нэгтгэхийг хүсэж байна уу? Энэ нэвтрүүлэгт энтерпренеуруудын тухай онцолж байгаа. Учир нь энтерпренеурууд бол 21-р зууны дэлхийн иргэдийн ажилтг хэлбэрийн ирээдүйн шиг хандлага юм. Тэгэхээр 2018 оны нэгдсэн байгуулвал дэлхийн өнцөг болон бүрт инновацууд хийгдэж тэр инновацуудын энтерпренеурд хийх замаар дэлхийн улс орнууд хөгжлийн шин шатанда, шин зуундаа тохиромжтойгоор хөгжиж, эдийн засгаа тэлж, оршин тогтнох юм а гэд тунхагласан шүү дээ. Entrepreneur orientation гэж яриад байгаа юм. Лампкин дэсгээд судлаачдын гаргасан тийм ур чадваруудын жагсаалтад байдаг л та. Энэ дээр бол хамгийн түрүүнд яригддаг юм 3 ур чадвар яригддаг. Proactiveness буюу ингээд юмыг урьдчилж төрүүлж хийх те. Тэгээд инновацлог байх. Тэгээд risk taking буюу эрсдлийг даах чадвартай байх гэдэг юм яриад. Тэгэхээр энд инновац entrepreneurship гэдэг хоёр үг бол ерөөсөө одоо дэлхийн дараагийн 90 зууны хамгийн гол түлхүүр хоёр үг болчиход байгаа. Товчоор хэлбэл энтерпренеурууд бол асуудлыг шийдэгчид, ажил олгогчид юм. Асуудал бүхэн өөрийн шийдэлтэй байдаг. Заавал дэлхийн хэмжээнд, улс орны хэмжээнд гэлтгүй өөрийн хүрээлэн буй орчин, нийгэм, салбарын хэмжээнд асуудлыг тодорхойлон гаргаж ирж шийдэл боловсруулан түүнийхээ араас өөрийн олон зүйлсийг золиослон өндөр эрсдэл гаргаж хөөсөлдөж амжилтанд хүрсэн хүнийг энтерпренеур хүн гэж үзнэ. Ямар ч хүн энтерпренеур болж болно. Ямар ч бизнес, ямар ч залуу хүн санаачлаад эхэлж болно. Зөвхөн хагас цагаар ажиллаад бизнесэнд бүтэлтэй болохгүй бол цалинтай ажил руугаа буцаад орно гэж бодоод ажиллаж байгаа хүнийг энтерпренеур хүн гэж хэлж болохгүй. Бүтээгдэхүүнийг нь хэрэглэгч худалдаж авахгүй байх, платформ нь бас сансан шиг нь ажиллахгүй байх, мөнгө, хөрөнгө оруулалт дуусгах их эрсдлүүд зөндөө байдаг. Энтерпренерийн амьдрал бол байнгын тэмцэл юм. Бүхнийг бүтээх чадвар танд байна уу? Та хангалттай сайн уу? Цалингаа тавих хангалттай орлого олсон уу? Миний платформын дараагийн алхам юу вэ гэд маш олон шийдэх асуудал байгаа. Миний үзэж туулснаар энтерпренерийн замнал маань өөрөө зорилго маань байсан. Яагаад гэвэл хүн үргэлжил ямар нэгэн зорилго тавьж хайж байдаг. Гэвч бодит байдал дээр энтерпренер замналын маань жинхэнэ үнцэн нь уулзаж байсан хүмүүс, амьдралыг нь өөрчилсөн хүмүүсийн тухай юм. Таны бизнесийн нийгэмдээ нөлөөлөх нөлөөлөл нь юу юм? Цаашлаад дэлхийд яаж нөлөөлж байгаа юм? Та бизнесээ ямар нэгэн ийм тодорхой шалтгаантайгаар хийдэг. Үргэлжил мөнгөний төлөө байгаад байдаггүй. Анх яагаад бизнесээ эхлүүлсэн юм? Ихэнх энтерпренерүүд энэ яагаад гэдэг асуултанд хариулах үедээ өөрийгөө зөв замаараа явж байгаагаа ойлгодог. Хэрв та зөвхөн мөнгөний төлөө явах юм бол богино хугацааны дараа шантрах болно. Яагаад гэдэг асуултанд та өөрөө хариултаа олоод түүндээ итгэж чадах юм бол бусд хүн таны итгэсэн зүйлийг дагдаг байхгүй юу? Надад яг энэнийг хийх хүсэлт юм байна уу? Надад яг гой санаа байгаа мөртлөөс энийг хэрэгжүүлэхэд бол асар их бэрхшээлтэй болдог, алддаг, ондог. Тэгээд энэ нь бол энтерпренеур хүн байгаад стартап байгуулаа явахад бол тодорхой хэмжээний золиос шаарддаг. Тэгэхээр энэ золиос эрслээ өөрөө дааж чадна гэж тийм итгэл үнэмшилтэй байх юм бол тэгээд бас баг болох хэвээр багийнхаа хамтрах чадвар сонгох хэвээр гэдэг юм ингээд эдгээр юмнууд ингээд ер нь бол өөрөө ингээд зохицуулж чадна гэх юм бол энтерпренеур явахад бол мэдээж Хэцүү боловч түүний нөгөө талд нь өөрийнхөө хүснээр амьдрах, эрх чөлөөтэй, цагаа өөрөө зохицуулах, хүссэн юмаа хийж өөрийнхөө авьяас чадварыг гаргаж ирэх сайхан зам.
Жижиг дундын бизнес бол өөрөө энтерпренeur төрүүлж байгаа хамгийн таатай орчин. Яг л жижиг дундын бизнес эрхлэхэд маш олон сорилтууд бий болдог. Татварын, хөрөнгө оруулалтын, ажиллах хүч, за ажиллах хүчний чадвартай байдал зэргийг тэрийг зохицуулж байгаа тэр одоо хожнол лидершип буюу тэр менежер бол тэ эдгээр маш олон талын мэдлэгтэй байж жижиг дунд бизнес амжилт хийж олж байгаа. Тэгэхээр яг нь гаргаж байгаа зан чанар нь өөрийн энтерпренeur болгоод байна л гэсэн үг. Товчоор хэлбэл хэцүү ч гэсэн хүний одоо юу гэдэг хамгийн хүсвэжтэй амьдралын зам багхгүй. Тийм учраас хүн бол өөрөө л миний түрүүний хэлдэг дотоод сэтгэх зүрх нь энийг давах чадвартай хүнд бол энтерпренерийн зам үнэхээр сайхан зам. 19-р зуунд өнөөгийн өндөр хөгжилтэй улс орнуудад аж үйлдвэрлэлийн хувьсгал явагдаж байх үед хамгийн эрэлттэй мэргэжлүүд нь хуульч, эмч, багш, шашны номлогч нар байсан бөгөөд үүн дээр няхлан бодогч, банкир, инженерүүдийн эрэлт шинээр өсч байлаа. Харин 20-р зуунд эдийн засагч, багш, эмч, инженерүүд хамгийн эрэлттэй байж мэдээллийн технологийн мэргэжлүүд болон энтерпренеуруудын эрэлт шинээр өссөн. Харин одоо цаг буюу 21-р зуунд энтерпренеуруудын эрэлт дэлхийд маш их байгааг дуулгахад таатай байна. За эрэлт хэрэгцээний тухайд ярих юм бол одоо сүүлийн үед дэлхийн томоохон их дээд сургуулиуд Харвард, Оксфордын одоо сургалтын хөтөлбөрүүдийг ажиллаж байгаад дандаа энтерпренeur руу чиглэсэн сургалт хөтөлбөрүүдийг зарлаж байна. Эндээс харах юм бол Монголд итгэлтэй дэлхийд маш том эрэлт хэрэгцээ байгааг бол харж болж байгаа. Энтерпренеур мэргэжил мөн үү? Альва юмд мэрэгшин гэдэг бол хүнээс мэдлэг, ур чадвар шаарддаг тийм. Жишээ нь би нэг хүнд очиод ингээд нуурдъя гэд нураа үзүүлчихвэл тэр хүн шууд дуурайгаад нуурчилж чадахгүй шүү дээ. Тэр хүн нуурахын тулд тийм халаалтын, дасгал сургуулийн урт хугацаанд давчиж тэр чадварыг эзэмшин тийм. Тэгэхээр энэтэй адилхан энтерпренеуршип гэдэг бол хүнээс тодорхой хэмжээний тухайн салбарынхаа хийж байгаа ажлын талаар мэдлэг ур чадварыг бол шаарддаг. Хүн ингээд за их сургуулаа төгсөөд нэг салбарт ажиллаад тэр салбарынхаа үйл ажиллагаа мэрэгшээд ингээд мэрэгчлэлтэн болоо явдаг шүү дээ. Тэгэхээр салбарын мэрэгчлэлтэн хүн өөртөө энтерпренеур хүний ур чадвар, скиллүүдийг өөртөө ингээд төлөвшүүлээд суралцаад тэгээд жинхэнэ энтерпренеур хүн болох юм бол хамгийн сайн энтерпренеур хүн болж чадах байхгүй. Энтерпренеур бол бүтэн цагийн ажил. Би үргэлжил ингэж хэлдэг. Хагас цагийн энтерпренеур байна гэсэн ойлголт ердөөсөө байхгүй. Та өөрийнхөө бүх зүйлийг хийж буй зүйлдээ төвлөрүүлэх ёстой. Стартап байгуулад дор хаяж дараагийн хэдэн жил түүгээрээ амьсгалж хоолж байх ёстой. Ядчил хийж байгаа зүйлтэй танд таалагддаг байх ёстой шүү дээ. Ихэнх хүмүүс таныг тууштай, шантаршгүй, хизээ бизнесээ орхоо мэдэхгүйгээр ажиллах ёстой гэж хэлдэг. Гэхдээ миний хувьд энэ бүхнээс илүүтэйгээр хөдөлшгүй итгэл маань бол таны бүтээгдэхүүн чинь, платформ чинь бусдынхаас илүү сайн байх ёстой гэж хэлнэ. Яагаад гэвэл амжилтанд хүрэхийн тулд та энтерпренеуруудын 10% нь багтах ёстой. 10 стартап тутмын 9 нь яагаад гэдэг асуултын хариултыг олж чадаагүй учраас дампуурдаг. Танд бусдад байхгүй яг юу байгаа вэ? Таны бүтээгдэхүүнд бусад бүтээгдэхүүнд байхгүй яг юу байгаа юм? Танд бусдаас илүү зүйл байгаа гэдэгтээ итгэх үед л амжилт гаргаж эхэлдэг гэж ойлгодог. Зүгээр энэ бол ерөөсө хандлагаа өөрчлөх асуудал баггүй энтерпренеур болно гэдэг. Тэгэхээр жишээ дурдах юм бол одоо малчин хүн Монголын технологи ашиглаад платформ зохион бүтээгээд малын сүг одоо өглөө болгон Улаанбаатар хотын хэрэглэгчдийн гарт нь одоо шинээр нь эрүүл ахуйн шаардлагыг хангаад тэгээд хэрэглээнд нь тохирсон савлгаа хэмжээтэйгээр хүргэдэг тийм системийг байгуулчих юм бол энэ хүн бол энтерпренеур малчин. Үр шимийн мал аж ахуй энэ хөдөө аж ахуйн салбар бүхлээрээ Монгол улс бүхлээрээ хүртэх байхгүй. Энтерпренеур болно гэдэг бол их өрмөц ойлголт. Чи жишээлбэл одоо сэтгэн бодох юмыг одоо юу гэдэг өөрөө санаачлах ийм хүсэл зоригтой байх хэрэгтэй. Түүнээс хэн нэгний даалгавраар болохгүй шүү дээ. Тэгэхээр энтерпренеурийн соёл буюу түрүүн бит хоёр ярьсан арга барил энэ технологид бол хүүхдийг багаас нь сургадаг. Өөрөөр ямар нэг асуудалд англиар бол одоо critical creative thinking гэж хэлдэг те. Ямар нэг асуудалд хандлагыг өөр болгож иж энтерпренеур болдог. Хэрвээ хүн өөрийгөө дандаа л одоо бурууга бусдад чихэл миний муу амьдарч байгаа төр засгийн бурууч гэдэг юм уу? Миний муу амьдарч байгаа эдийн засгийн нийгмийн амьдрал хэцүү байна гэж ойлгоод байвал энтерпренеур болоход хэцүү. Тэгэхээр Монголд яаж болох вэ гэдэг бол үндсэндээ өнөөдөр 21 дугаар зуунд бол улс орон болгонд энэ эрчтэй явж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр хүүхдийг багаас нь
дунд сургуулиас нь бэлтгэх хэрэгтэй. Мэдээж гадаад орчин хэцүү байж болно. Гэхдээ тэрнээс илүү чухал юм бол хүний нөө дотор талын хөдөлгүүр. Хэрвээ дотроос хөдөлгүүртэй хүн бол ямар ч нөхцөлд явна л да. 2013 онд Бүгд найрамд Солонгос улс аж үйлдвэрлэлийн 4-р хувьслын энэ үед манай улсын эдийн засгийн загварчлал өөрийн потенциалаа шавхаж дууссан. Цаашид тэлэх боломжгүй байна. Солонгос улсын эдийн засгийн шинэ загвар бол бүтээлч эдийн засаг буюу entrepreneurship, инновац тулгуурсан эдийн засаг юм хэмээн зарлаж улс орноо 21-р зууны шинэ хөгжил дахин хөтөлж чадсан юм. Бүгд найрамдах Солонгос улсын залуусан сургууль дээрээ бизнесийн санаа болон ур чадвараа дээшлүүлэх арга хэмжээнд оролцох, оюутны бизнес сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр, энтерпренер сэтгэлгээний уралдаан, ихтэй сургуулиудын бизнесийн төв, гарааны компаниудыг идэвхжүүлэх форум зэрэгт үргэлж хамрагдан оролцдог. Олон улсын энтерпренерийн судалгааны институт нь инновац ба бүтээлч боловсролын хэрэгцээг онцолж байгаа бөгөөд Улс институтээс тодорхойлсон үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд Солонгос улс хичээнгүйлэн ажиллаж байна. Жил бүр энтерпренершип, гарааны компаниудын үзүүлэлт нь сайжирч байгаа. Тиймээс Солонгос улсад инновац, бүтээлч үйлдвэрлэлийн экосистем сайн бүрэлдэж, засгийн газраас гарааны компани үүсгэн байгуулахыг ихээр дэмжиж эхэлсэнтэй холбоотойгоор Солонгосын энтерпренеруудын бизнес сэргэсэн юм. Үүний үр дүн өнөөдөр Солонгос улсад их сургуулиа төгссөн нийт залуусын 34.3% нь энтерпренер замнуудыг сонгож өөрийн стартап компани байгуулан ажиллаж байна. Хөгжиж буй улс орнуудын эдийн засагт энтерпренерууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд шинэ ажлын байр бий болгодог. Тэд шинэ зах зээлийг үүсгэдэг. Шинэ бүтээгдэхүүн, инновац хийж эдийн засгийг тэлж, баялагийг шинээр бий болгож, нийгмийн иргэдийн амьдрах хэм маягийг сайжруулан өөрчилдөг. Эдийн засагт entrepreneurship ямар нөлөөтэй байдаг вэ? Ease of doing business гэж байна. Бизнес хийхэд хялбар байх энэ үзүүлэлтээр Уганда 1143-аас 67 дугаар байранд өсөрч орсон байгаа байхгүй. Тэгээ энэний гол шалтгаан юу гэсэн бэ гэвэл Уганда entrepreneur энэ процессыг бол маш сайн дэмжиж өгсөн. Тэгээ 72 мянган entrepreneur байна гэж. Тэгээ эднэрийг гарснаас хойш экспорт нь 3 дахин өссөн. Ядуурт нь 25% буурсан гэсэн ийм үзүүлэлттэй. Тод жишээ болоод Маку гэдэг байгууллагын үүсгэн байгуулагч нь бол Америк иргэн байдаг. Малчтаас түүхий эдийг нь аваад яг тэнд нь одоо бэлгийн боловсруулад бэлгийн жижигхэн үйлдвэрүүд байгуулж байгаа байхгүй. Тэгээд Монгол орон даяар ингээд тархсан 100 жижигхэн ингээд бэлгийн бага оврын үйлдвэр байгуулчих. Тэгээд тэд нар маань бол ингээд яг тэр одоо юу гэдгийг газраас нь авсан түүхий дээрээ бэлгээ үйлдвэрлэхэд нэгдүгürt бол яг гоо шинээр нь үйлдвэрлэж чадчихэ. Нөө хоогийн заагаад өгчин. Тэгэхээр энэ ч бол бас тодорхой хэмжээний ганцхан инновац гэхлээр нөгөө технологи суурилсан биш. Энэ ч бол нийгмийн инновац явагдаж байна. Нийгмийн асуудлыг шийдэж нэг талаараа нөгөө талаараа болохоор бас эдийн засгийн чадварыг сайжруулж байна. Тэгээд нийгмийн бүлгүүдийн чадварыг сайжруулах тийм ч нийгмийн асуудал шийдэгдэж байна. Нөгөө талдаа яг тийм гоё шин яг Монголын одоо давуу талыг шингээсэн сүүсүн бүтээгдэхүүн бэлэг тэгээд тухайлбал бэлгийг оруулаад ирэхлээр Улаанбаатар руу авчирлаа. Тэгэхээр одоо жишээлх юм бол Улаанбаатар хотын томоохон зурш бодлын сүлжээнүүдээс ахуулаад тэгээд томоохон супермаркетаас ахуулаад элчин сайдын яамнуудаас ахуулаад яг тийм нөгөө чанартай шинэ органик бүтээгдэхүүнийг натурал бүтээгдэхүүнийг одоо дэлхийд даяараа хүсдэг болсон түүнийг үн цэнийг нь мэдэрдэг хэрэглэгчд авъя гэсэн байдалтай. Тэгээд эргэлт нь бол одоо бараг нийлүүлэлтэд дэлэхгүй байна гэж байгаа байхгүй. Байгууллагын дээлтэй юу вэ л те нийгэм дээлтэй юу вэ л те нөгөө талаараа эдийн засгийн ашигтай байж чадж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол би жишээлх юм бол нийгмийн enterprise-тэй өрнүүлэн суурилсан бизнесийн жишээ гэж бол тод харж байгаа. За тэгвэл хөгжилтэй орнд гэж ярих юм бол MIT-ийн жишээг бол бүгд мэднэ те. MIT 15 оны байдлаар бараг 33 мянган төгсөгчд нь бол энтерпренер болсон байна гэдэг шүү дээ. Тэгээд тэдний одоо олгож байгаа ажлын байрны тоон болохоор бараг 5 сая хүрсэн. Тэгээд тэр энтерпренеруудын хийж байгаа ажлаас олж байгаа мөнгөнд дүн нийт 1.7 тэрлэн буюу дэлхийн 10 дахь том эдийн засагтай тэнцэж байна гэж. Тэгэхээр энэ яа харахгүй нийгмийн эдийн засагт бол үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна. Монгол орны хувьд ярих юм бол нийт компаниудын 87% жижиг дунд үйлдвэрлэл эзэлж байна. Ажил хүчний 56%, дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувь гэж ийм тоо бол байгаа. За саяхан гаргасан Дэлхийн банкнаас гаргасан судалгаа гаргах юм бол Америк, Европыг ингээд ойролцоол дүнтэлэлд нийт компаниудын 99% нь жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг. Ажиллах хүчнийх нь
80% нь жидүүд, дотоодын нийт бүтээгдэхүүний 50% нь жижиг дунд үйлдвэрлэл бүрдүүлж гин гэсэн үг. За яг эндээс харах юм бол бид нар жидүүдэд анхаарал хандуулдаг гэсэн санаа. Юугаар илэрж байна гэхээр хөгжилтэй орнууд жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд дотоодын нийт бүтээгдэхүүний 2-3% зарцуулж байна. Асар том эдийн засгтай улс орнууд тэрнийхэн 2-3% зарцуулна гэдэг бол маш их хэмжээний мөнгө. Монгол улс сүүлийн 9 жилийн байдлаар дунджаар гэж үзсэн 49 тэрбум төгрөгийг жил болгон зарцуулж байна. Энэ нь болохоор Монгол улсын дотоодын хөрөнгөний 37%. Нөгөө нэг яригдаад байгаа маш хүчтэй шуурга гэдэг даа аж үйлдвэрийн өдрөөсөл ирж байгаа. Ирсэн байгаа. Энэ үед бол бид нар жидүүрээ дамжуулж, инновацийг нэмэгдүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгт хамгийн том хувь нэмрэл оруулах хэрэгтэй боломж ирээд байна л гэсэн. Манай улсын хувьд хөгжиж буй орны хувьд энтерпренеуруудын хэрэгцээ асар өндөр байна. Нийгэмд эдийн засагт шийдэгдээгүй асуудал маш их байгаа боловч бид асуудалтайгаа хамт амьдарсаар нийгмийн энтерпренеурууд олноороо хэрэгтэй байна. Та 21-р зуунд амьдарч буй нийгмийн асуудлыг шийдэж, өөрийн бүтээсэн зүйлийн эзэн нь байж, санхүүгийн болоод амьдралын эрх чөлөөтэй, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн, бусад үлгэр дуурайд болж амьдрахыг хүсэж байна уу? Тийм бол танд энтерпренеур болохыг зөвлөж байна. Аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалыг бий болгогч технологиуд болох юмсын интернет, хиймэл оюун ухаан, платформын шилжит, блокчейн зэрэг дижитал технологиудыг ашиглан Монгол энтерпренеурууд ч Монголын эдийн засгийн салбар бүрт өөрчлөлтийг авчирч байна. Жишээлбэл Монголын залуу энтерпренеурууд нэгдэж хиймэл оюун ухааны тооцоолол ашигласан ленд сегмент платформыг бүтээж санхүүгийн салбарт дижитал хувьсгалыг хийлээ. Мөн Монгол энтерпренеуруудын бүтээсэн Erxis маркетингийн платформ Монголын төдийгүй дэлхийн маркетингийн салбарт байгууллага хэрэглэгчтэйгээ 360 градусаар харилцах боломжтой платформын шинжилгээг хийж амжилттай ажиллаж байна. Хайсан хүн олдог гэж. Тэгэхээр хандлага байдаг. Өөрөөр хэлбэл зүгээр хэрвээ залуучуудын хэрвээ шүүмжлэх хэрэгтэй бол би нэг зүйлийг л хэлнэ. Юм хүлээж байгаа хүн үргэлж хоцордог. Юм байхгүй ч гэсэн хайх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол хандлагын асуудал байхгүй. Тэгэхээр эргэн тойрон чаны оргин тойрон хэцүү байж болно. Эдийн засаг муу байж болно. Төр засаг авилгалд итгэсэн байж болно. Тэр байтугай гадаад дэлхий дээр тааламжтай биш байж болно. Чи англи хэлгүй байж болно. Мэдээж бүгд л тийм байгаа шүү дээ. Тэгээ энэ бүгдийг бэлэн болгочоод дэлхийд амжилт гаргасан хүн их ховор байдаг. Дэлхийд амжилт гаргаж байгаа бүх хүн бол энэ бүгдийг мэдээд энэ дундуур ухамсартаар алхмаар явдаг. Тийм учраас би бол залуучуудад бол нэг л зүйл хэлэх гэж байгаа. Юу гэвэл хизээч сайхан цаг байгаагүй байхгүй. Баяад оныхонд ч ээж аав нь бэлэн өгөөгүй, 40-од оныхонд ч бэлэн өгөөгүй. Тэрний өмнөх бол бүр дайнтай өсгөлнтэй байсан. Өөрөөр сайхан цаг өөрөө ирдэггүй. Бүх юм бэлэн болчоод явдаггүй. Тэр асуулт бол тэгээ чи өөрөө явах юм уу гэдэг. Тийм учраас одоо бол нэг баг зэрэг нэг орчин тойрон дэлхий хөгжиж гисэн эдийн засаг хөгжөөд одоо юу гэдэг амжиргааны түвшин дээшлчихлээр залуучууд миний бодлоор бол дэндүүх бэлэн юм үлээ гэдэг. Харамсалтай нь хэзээч бэлэн байдаггүй. Тэгэхээр одоо асуулт бол ердөө хандлагын тухай яриа. Хэрвээ хандлага нь байвал мэдлэг бол хаач байна. Унших ном хаач байна. Сурах юм хаач байна. Тэр байтугай явах газар хаач биш. Одоо өмнөх шиг хил хязгаар хаалттай биш. Монгол бол ардчилсан улс ямар ч гэсэн. Өөрөөр хэлбэл дэлхий бол тэртээ тэргүй нээлттэй байгаа. Одоо ганцхан асуулт чи өөрөө явах юм уу гэдэг байна.